Сайн Улаанбаатар хөтөлбөртэй байгаа үзэгч та бүхэн маань боловсролын болондоо тавтай марлана. За та бүхэн надтай нэг зүйлийг төсөөлөд үзтээ. За та маш том номын санд ганцаараа суугаад та ном уншиж байна. За гадаа харин хүмүүс шуугилдаж, дуулж, хуурдаж байна. Гэвч та тэр хүмүүсээс хол өөрийн хүссэн номоо бариад тэр өөрийн тухтай орчиндөө та сууж байна гэж төсөөлдөө. Та өөрийн сонирхсан мэдээлэл, тэр өөрийн сонирхсан зүйлээ судлан шинжилж, өөрийн толгойдоо маш зэгцтэй та зэгцэлж байна. Энэ нь танд тэр маш амар амгалан тэр мэдрэмжийг өгч байна уу? Хэрв та ажлын дараа болон хүмүүстэй уулзсны дараа яг л батарейд уссан уцас шиг санагдаж ганцаараа та өөрийн өрөөндөө орж байж цэнэглэгддэг бол та 5 дугаар төрлийн буюу ажиглагч хүн байх магадлалтай байна. Та өөрийн дотоод ертөнц харилцааны хэв маяг тэр тундаа стрессийн үед таны бие махбод болон сэтгэл зүйн хувьд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ойлгоход туслах өөрийгөө танин мэдэх ярилцлага маань үргэлжилж байна. Өнөөдөр бид 5 дугаар төрлийн хүн буюу оюуны эрэлхийлэгч, бүрэг боловч маш сониуч, ажигч гярхаа хүмүүсийн тухай ярилцах болно. Тэд бол дэлхийн шинжлэх ухаан, технологийн нээлтүүдийг хийдэг маш өндөр логик сэтгэлгээтэй төрлийн хүмүүс байдаг. 5 дугаар төрлийн хүн бүх зүйлийг ухан ойлгон, өөртөө сэтгэл хангалуун байж, бусдад мунхаг харагдахгүй гэсэн дотоод сэтгэлийн улмаас үйлдэл хийдэг байх нэ. 5 дугаар төрлийн хүмүүс мэн стрессгүй, сэтгэл санаа сайхан, тав тухтай байхтай гаргадаг зангуудыг харцгаая. Аливааг задлан шинжилдэг, шургуу, мэдрэмжтэй, цэцэн мэргэн, аливаа нарийг судалдаг, гярхаа өөрийн асуудлаа шийддэг зан чанаруудыг гаргадаг байх нэ. Харин сэтгэл санаа таагүй, стрессийн үед байхдаа ямар зан гаргадгийг бүгдээрээ харцгаая. Мэдлэг, оюунлаг талаасаа маш бардам, харамж, нарийн, маш зөрүүд, хүн ба нөхцөл байдлаас зайгаа барьдаг, шүүмжлэгч, бодлоосоо ухардаг, сөрөг хандлагатай зан төлөвийг гаргадаг байна. 5 дугаар төрлийн хүмүүс маань олон тав ярианд дургу, хов живтэй зуралдах төрлийн хүмүүс байдаг. Гэвч тэдний дотоод сэтэл нь хэрэг би хангалттай мэдлэг боловсралгүй байвал дэлхий дээр амьдарч чадахгүй, хүмүүс миний хамаг тэр дотоод хүч чадал, энергийг сорчгоно гэж тэр дотоод айцтай явдаг хүмүүс байдаг. Хүмүүс тэднээс хит их сэтгэл хөдлөл, харилцаас шаардах үед тэд хамгийн их стресстэж хямардаг. Жишээ нь эхнэр нь чи намайг хайрлахгүй байна, надтай яриач гэж асуухад тэд юу хэлэхээ мэдэхгүй улам бүр хаалттай болж өөрийнхөө оюуны агуу руу нуугдчихдаг. Стресстэй үедээ тэд бусдыг үл тоомсорлож маш хүйтэн харилцаатай болдог. За тэгвэл 5 дугаар төрлийн хүмүүстэй стрессийн үедээ хэрхэн өөрөө өөртөө ажиллах талаар 3 зөвлөмжийг хүргье. За 5 дугаар төрлийн хүмүүсийг тархинасаа гарч зүрх рүүгээ ороорой гэж зөвлөмөр байна. Амьдралыг зөвхөн номноос олохгүй, мэдлэг боловсролоос олохгүй, мэдрэмж харилцаанаас олдог гэдгийг та өөртөө сануулж байгаарай. Таны энерги хүмүүст зарцуулснаар, хүмүүстэй уулзснаар, хүмүүстэй ярилцсанаар дуусчихдаг зүйл биш. Харин харилцах тусам илүү их та тэр мэдрэмжийг авч илүү их хөгжинэ гэдгээ өөртөө сануулаарай. Өөрийн олж мэдсэн тэр олон мэдлэг, боловсрал бүх зүйлийг зөвхөн өөрийн дотор хадгалаад байлгүй бусдад өгч, бусдад зааж, сургаж, мэдээлэлээ түгээж суралцаарай. Ингэснээр та өөрийнхөө үн цэнийг илүү их ойлгож мэдрэх болно. Дэлхийд мэдлэг, тэр шинжлэх ухаан, тэр бүх нээлтийг хийж байдаг 5 дугаар төрлүүдтэй баярлна. Хаяаж гисэн та өөрийн компьютер номоо хаагаад хайртай хүмүүсээ тэрвэрч тэр мэдрэмжээ илүү мэдэрч байгаарай. Дараагийн дугаараар бид 6 дугаар төрлийн хүмүүсийн талаар ярилцах болно. За сайн Улаанбаатар хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү.